Хинтээ аймаг дахь сургалт семинар. Дэлхий дээр 235 зүйл мэрэгч туулаа хэлбэртэн амьтад тарваган дахлаар өвчлөдөг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 18 аймгийн 132 сумдын 443.3 км2 талбай тарваган дахлын байгалийн голомттой. Тэр ч утгаараа тарваган дахлын гоц халдвар төвчин манай улсад тархах, амьтнаас хүнээс хүнд халдах эрсдэл маш өндөр байдаг тул зоонзын өвчин судлалын үндэсний төв тарваган дахл өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг тогтмол авч ажилладаг. Энэ удаад зоонзын өвчин судлалын төвөөс зүүн болон говийн бүсийн аймагуудад нэг эрүүл мэнд зооноц дадлаг сургуулилтыг зохион байгууллаа. Салбар хоорондын байгууллагуудыг төлөөлж ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За дэлхийн нийт сүүлийн жилүүдэд зооно зангалалтай халдварууд, шинэ болон сэргэн тархаж байгаа халдвар, байгалийн гамшигтай зөвдлөлүүдийн тохиолдолд автомжуул жил бүхэн нэмэгдэж байгаа. За энэтэй холбогдохоор дэлхийн нийтээр нэг эрүүл мэндийн үзүүлбэрийн төлөө хүрээнд хамтран ажиллаж хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах бэлэн байдлаа хангах нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг гар захирал багтаа даван туулах гол арга зам юм а гэж үзэж байгаа. За энэ удаагийн сургалтын онцлог бол хуучин бид хөсөдөө аж ахуйн байгууллагууд мал эмнэлэг за эрүүл мэндийн салбар онцгой цагдаа бусад салбар дундын оролцоо хангасан байгууллагууд оролцдог байсан бол энэ удаагийн сургалтанд байгаль орчны яамны ариа агентлаг газруудаас төлөөлөл оролцож байгаагаар онцлог байгаа. Нэг эрүүл мэнд зооноц дадлаг сургуулилтанд Хинтээ, Сүхбаатар, Дорнод, Дорногов, Өмнөговь, Говь Сүмбэр, Дундгов зэрэг аймагуудын 13 байгууллагын 60 гаруй мэрэгжилтэн оролцож, туршлага судалж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн. Байгаль орчны нийгмийн менежментийн хүрээ гэж байгаа. Энд болохоор төсөл хэрэгжүүлж байгаа бүх байгууллагын хүрээнд харилцаанд орж гэрээ байгуулж төсөл хэрэгжүүлснээс ямар харилцаа байх вэ гэдгийг зоонозын өөрчлөлүүд бол халдвар төвчнүүд донд бол бас нэлийн тэргүүлэх байрыг эзэлж байгаа. Нийтдээ бол 75% зоонозын өвчнүүд эзэлж байгаа. Тэгээд энэ сургалтын одоо бас үр дүнд цаашдаа бол одоо хүн малын эрүүл мэнд экосистемийг бол тогтвортой тэнцвэржүүлэх чиглэлээр бол одоо хамтарч ажиллах ажлуудыг бол төлөвлөж хийж хэрэгжүүлэх үр дүнтэй сургалт болж байгаагаар онцлогтой байна. Энэ одоо тулгымцсан асуудал дээр бид шийдвэрлэх. За сүүлийн үед нөгөө малын бэлчээрийн татгсан малын бөөгнөр гэсэн. Тэр дундаа бол одоо алаасвал халдварладаг боом, ханийн тэтгэг өвчин, мөн амгантаас бол галдуу, таргуун тохол гэдэг эдгээр өвчнүүд бол Хинтээ аймагт бол өнгөрсөн жилүүд бол бас нэлээд тохиолдол бүртгэгдсэн байна. Тийм учраас хөдөө орон нутагт яг энэ зоон өвчлөлийнхээ үндэснийхээ төвтэй хамтарч энэ сургалтыг зохион байгуулж байгаа бол цаашилбарт Хинтээ аймагт олон зүүн тулгамж байгаа асуудлаа бол шийдвэрлэхийн тулд тэр дундаа одоо салбар дундын хамтын ажиллагааг цаг алдгүй мэдээллийг дамжуулах, хариу арга хэмжээнд оновчтой авах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэхэд гар дэргэдээ халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх энэ үйл ажиллагааг дэмжих учраас энэ сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын 2 дахь өдөр хээрийн дадлаг сургуулилтыг Хинтээ аймгийн Баян Адрах суманд тарваган дахлын булчирхаан хэлбэр бүртгэгдсэн сэдвээр хээрийн сургуулилтыг зохион байгууллаа. Хээрийн дадлаг сургуулилтаар булчирхаан хэлбэрийн тарваган дахал гарсан газарт хээрийн штаб эмнэлгийг хэрхэн байгуулах, халдвар тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрхэн авах, өвчний с ิจ гтэй тохиолдол илэрсэн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх, хавьтлуудыг тогтоож ялгах, шинжилгээ сорьцын дээж авах, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах, ялгах эмнэлгийн бэлэн байдлыг хангах, хариуцлага халдвар өгөгдлийг хэрхэн хийх зэрэг дадлаг сургуулилтыг зохион байгуулсан нь зүүн болон говийн бүсийн аймагуудын мэрэгжилтнүүд мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд томоохон түлхэц болсон гэдгийг онцолж байлаа. За энэ сургууль одоо үзүүлэх сургуульд маань хээрийн эмнэлгийг ингэж зохион байгуулагдсанаар одоо бусад энэ бүсийн одоо салбар хоорондын байгууллагууд, салбар хоорондын мэрэгжилтнүүд маань тохиолдол гарлаа гэхэд одоо хамтарч ажиллах томоохон туршлага дадлагыг одоо хуримтлуулж авч байна. За энд оролцогчдод маань одоо биеэр нүдээр харж байгаа учраас одоо маш үр дүнтэй, за туршлагаа солилцсон, одоо зөндөө сургамж одоо туршлага олж авч байгаагаараа маш их ач холбогдолтой сургалт болж явагдаж байна. Одоо энэ салбар хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоо, за хоорондын үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулах ажиллагаа гэдэг маш сайхан одоо
ойлгож таньж мэдж мэдээллийг хүлээн авч ажиллаж байна. Салбар дундын хамтын ажиллагаа бол энэ сургалтаар бол маш сайн уялдаа холбоотой ямар хууль эрх зүйн бичгээр тийг яаж хоорондоо зогсож одоо ажиллахын тэр төрлийн мэдээллийг маш сайн одоо ирсэн одоо оролцогч сургалтанд сууж байгаа бие бүрэлдэхүүн бол авч байна гэж ойлгож байна. Ийхүү зоонозын өвчин судлалын үндэсний төв нэг эрүүл мэнд зооноз дадлаг сургуулалтыг амжилттай зохион байгууллаа.